За явсаар хагаад бааван гал дээр ирлээ. Тэгээд болрогчийнхаа өргөө цагаан гэрт ирлээ. Тэгээд болрогчигээ бас нэг дом зааж өгөөч гэд явж ин да. Тэгэхээр та яг нь ер нь бол манай энэ удган зайрангууд маш их домтой. Дээрээс нь Монголын ард түмэн ч гэсэн маш их домтой. Яг өөр өөр хийдэг. Тэгээ бас хүнд хэрэг болох юм болов гэд бид нар бол удган зайрангуудаас нэг сайхан дом заалах гад. Гэтэ энэ болохоор нөгөө хүмүүсийн яг гарын доор яг хийж болох материалаар одоо жишээс гадаад дотоод байгаа маш олон монголчууд байна. Дээрээс нь бас нөгөө хүн хар дээр зорж очиж чадахгүй байгаа ямар нэг юм баймаар байгаад байдаг мөртлөө тэрийг хийж чаддаггүй. Ийм хүмүүстээ бас зориулж нэг юм ямар ч нэг дом зааж өгнө. За сайн байцгаана уу. За энэ осоодгийнхаа одоо урилгыг хүлээж аваа сайхан бичлэгт орж байгаад баяртай байна. Тэгээд сайхан ард түмэндээ бас ажил үс бүтээх сайхан цагаан домын аргыг зааж өгдөг юм уу гэж бодож байна их чинь. Нэгдүгээрт, хоёрдугаар гэх юм бол манай ард түмэн ч өөрсдөө нөгөө эмч домчтонгууд гэдэг шиг дандаа домын аргаар дээд үеэс эхлээл одоо нөгөө хүүхдээ наанцхан ширгэлэх, галаа ариулах, ажил үсээ бүтээх одоо тийм чигийн маш их нөгөө дом айгүйх хэрэгэлдэг байсан учраас тэр одоо уламжлалт одоо үеэс үед нөгөө дамжигдаж ирсэн үйл учраас энийг бол голдуу домын аргаар бид нар ч бас үүлээ бардаг штэ. Тийм учраас энэ удаа нэг ажил үйл сайхан бүтээх 9 цагаан чулууны үйл зааж өгье гэж бодож байна. Дом зааж өгье гэж бодож байна их чинь. Гадаанаасаа нэг цагаан 9 чулуу жижигч бай, томч бай, чулуу тугаа ерөнхийдөө тагшиндаа хийгээд одоо яг тэгвэл үйлдэлээр нь харуулъя тий. Тэгээ. Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. За 9 ширхэг чулуул хийдэг юм би ер нь бол заримдаа нэг бүр нөгөө хэцүү бас цаг чулуу мод нь олдохгүй үед бол юу яадаг юм дөө их чинь нэг 3 цагаан чулуугаар ч гэсэн хийчихдээ ер нь бол 9 цагаан чулууны дом гэж байдаг шүү дээ тэрүүгээрээ хийдэг гэсэн үг л дээ. За ингээд тагштай сүүндээ чулууга хийхээс өмнө сайхан одоо өөрийнхөө ямар ажил бүтээх ямар нэртэй ямар хүн те өөрийнх нь нэр жилийг эхлээд чулуундаа шившиж тэнцээд ямар ажил бүтээх гэж байгаа тэрийгээ сайхан дуулгаад тэгээ тагштай сүүндээ хийн гэсэн үг ер нь бол энэ чулууны цагаан чулууны дом гэдэг маань болохоор чулуу ч өөр амьтаа байдаг байхгүй ямар ч уул ус хайрхны эздүүд байдаг эзгэнжээдэг учраас сүүндээ сайхан хэлж тэр одоо нэгсэн дуулангаада бид нар чинь өргөдөг шүү дээ тийм ээ тэгэхээр чулуу болгон ч амьтаа байдаг нөгөө овооны чулууны түүх хүртэл байдаг шүү дээ тий яагаад билээсэн дээш нь авчдаг тэр овооны чулууг ийм жишээний тэгэхээр энэ чулуу гэдэг ч өөр амьтаа зүйл учраас дандаа сонсож яадаг учраас цагаан чулууны цагаан дом буюу ажил үс бүтээх одоо яаруу төрөө те нэг мөнгө цаасна гацсан үед энэ домыг хийгээд өргөсөн ч бүтчээдэг сайхан хамгийн гол нь хүн ерөн тэгээд өөрийн гэсэн сүсэг бишрэл заавал байх хэвээр тэгжээч хүний үйлд үүрдэг учиртай тэгэхгүй бол одоо нөгөө өнөөдөр чулуунд сүүгээ тавьчихдаг ажил хизээ бүтгэх гээд хараас удаг нөхдүүд бас олон штэ тэгэхээр өөрөө яг тэр чин сэтгэлээсээ дуулгаж байгаа тэр үгийг тэ ямар ажил бүтээх хин гэдэг нэртэй ямар удаг омгийн удмын хүн тэр жишээ нь одоо бүх одоо үлээ чулуунда бүгдээрээ шившжүүлэх нь шүү дээ. Одоо сайхан үлээгээд өөрөөх нь нэрийг дуулгаад тэрний ард дээр сайхан сүүндээ хийж өгөөд за тэгээд нэг хонуулна. Тий заавал гэрт хонуулна. Энийг хаана хонуулах вэ? Ер нь бол бид нар цагаан сүүг бид нар газар тавьдгүй тийм ээ. Тийм учраас дээшээ буюу одоо нартаа бол наран ээвэр газар тавьж болно. Бурхан тахилтаа бол бурхан тахил дээрээ тавьж болно. Тэгээд сайхан өргөднө. Өргөхдөө тэрийг наран ургах зүг буюу зүүн урд зүг рүүгээ ч өргөж болно, баруун урд зүг рүүгээ ч өргөж болно. Да чанга хойд зүгтээ буюу чандам нь хэлбэртэй яг хөө тэр бидний одоо бэлэгддэг тэр үйлсүүд нь болохоор ажил үйлс даатгадаг бидний одоо басгачуулын ерөнхийдөө эдээнийх нь одоо сав тийм үү эдээний сав зүүн урд зүгээсээ гэж ярьдаг штэ бид нар тийм учраас заавал тэр одоо зүүн урд зүгтээ даатгадаг баруун урд зүгт чинь болохоор нөгөө их олон гарвалтангууд байдаг ажил үйлсийг бүтээдэг бас гарвалтангууд байдаг учраас тэгэл дуулгадаг чанга хойд зүгийг бол бид нар Баян намсрын бурхны
тэнгэр гэж үздэг байхгүй. Ер нь бол бурайд ёсондоо байдаг. Бурайд ч тий бурайд ёсонд бол бурхан гаргалтангууд гэж бид нар өөрсдөө дуудлага нь байдаг шүү дээ. Ер нь бурхан нааж бид нар шүтдэг. Дээрээс нь үгдээ зээч шүтдэг хар шарын бөөнөр гэж дуудагддаг учраас бид нар яг тэр үүлээрээ дуулгаж чан хойд зүгтээ баян намсраа буюу их буян ишгийн тэнгэр байдаг учраас тэр зүгтээ бас өргөдөг. Ийм 3 одоо тэнгэрт өргөж энэ үүлээ мэдүүлж таниулаад ингэж өргөдөг ёсон байна. Одоо саадж байгаа мөнгө цаас нэгдэж хоёрдож одоо нөгөө бүтээх гэж байгаа ажил үүснэг жоохон саатаад идэг хүмүүс байдаг шүү дээ тийм яг бүтгэхийн даваан дээр болчдөг ч юм уу ийм хүмүүсийн цагаан 9 чулууны дом үлийг хийгээд үзээрээ сайхан бүтнээ тэгээ хийж үзээд над руу бас хэл өгөөрэй уул нь 20 хэдэн жил бүлэхдээ дандаа энэ цагаан дом ер нь хар цагаан чулууны дом бие айгуух сайн ийдгийг ер нь домоор хүнээ идгээдэг тийм Одоо бол ингээд дагш сүүтэй чулуугаа хийцэн. Одоо л тэгээд хоймордоо тавиад нэг хонуулчих юм. Хоноолно тий. Эсвэл бол нөгөө яг байртай айлууд чинь нөгөө цонхороо нар тий. Нар тусаж байгаа газар бас сайхан тавиад тэгэж өргөж бас болно. Тэр үед нь ажил нь сайхан бүтчихэдэг. Альваа үүлсээ бас даадахтэйдэг дуулгаж идэг. Хамгийн гол нь ямар ажил бүтээх гэж байгаа, ямар нэртэй хүн юм тийм ээ. Манайхан чинь нөгөө зүгээр ингээд 9 чулуугаа хичээл за ажил бүтэнтэйгээд суугаад харж иж болохгүй. Ямар ажил бүтээх хин гэдэг хүн хамгийн гол нь өргөж байгаа юм тийм үү. Тэгээд чулуутайгаа сайхан 3 чихтэй, 3 зүгтэй дуулгасан үүлээ таниулж мэдүүлж өргөнө. Нэг өргөхдөө бол нэг л өргөж. Нэг л өргөнө. Нэг л өргөнө. Тий, 100 өргөж шагаа юм уу? Баруун урд юм уу? Чан хойд зүгтэй юм уу? Энэ 3 нь одоо тэгээд 3 тэнгэрт аль зүгт нь ч өргөсөн болно. Ганцхан нэг чигийг барьдгүй гэсэн үг байхгүй юу? Нэг чиг гараад өргөчдөг. За тий, би бол 100 өргөж шал өргөдгий. Ажил үйл сайхан дүүрэн бүтчихэдэг болохоор тэгээд Тэнгэр дэлхийн боовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. за би гэдэг хүн ч одоо саарлаа дуу гэдэг омогтой. Лайг өгөж аавтай, боловч юм гэдэг алдартай хүн байгаа юм. Тэгээ одоо энэ өвгд эцтэй таниулдаг ажил үйлсээ даатгах чинь уул харихантаа бас өргөлөө сайхан өргөнөө. За өргөлийг өргөхөд бас учиртай. Өргөлийг хизээч бүслэхийнээсээ доош өргөдгөө ёсон байдаг бүр. Хизээнээсээ. Ердөө ингээд л болоо. Тэгээд дом заажсан танд маш их баярлалаа. Тэгээд яг гоо ер нь ингээд хүмүүс нэг юм арга дом бас мэднэ гэдэг бол монголчуудаа ялангуяа маш их хэрэгтэй. Тэгээд цаашдаа ч гэсэн бас залуучууд маань ч гэсэн одоо гадаад дотоод байгаа маш олон хүмүүс тэрэг болох хаа. Тэгэлгүй яах вэ? Ер нь тэгээд нөгөө одоо хөгшчүүл одоо бараг л дууслаа да. Бас сайн дом мэдгүй гэсэн хүмүүс айгүй хэрдгэлтэй. Аргагүй л да бид нар ч нөгөө дээр үеэс эхлээд туйлч бай, хайлсч бай, тийм ээ үлгэр домогч бай. Бүгд л ер нь дом шингэсэн байдаг, үлгэрт хүртэл үнэн үг байдаг гэдэг шиг. Тийм учраас бид нар ер нь бол энэ одоо уламжлагдаж явж байгаа энэ уламжлалт буюу дээд үеэсээ бид нарт дамжиж ирсэн энэ домын аргыг бол ерөөсөө умартаж болохгүй зүйлийн нэг багхгүй юу. Бид нар ер нь нөгөө дом эмч домчтонгууд гэдэг шиг ийм усуд ясан. За тэгээд ер нь бол цаашдаа ч гэсэн та бүхэндээ бас баярлалаа. Сайхан үл тий залгуулж яваа бас нэг сайхан үгийг дуулгуулж биднээс бас сайхан дом засал үлийг бас нэг ингэж асууж явж байгаа дүүдээ бас их баяртай байна. Баярлж байна. За баярлаа. Тэнгэр дэлхийн боовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company.